За ингээд дахиад Альфа сон дээр ирсэн байна. Өмнө үзчихсэнийг бодвол одоо ингээд нэг айл айгуугаа тогтчоод том айл бэлэн болцсон байна. Тэгэхээр тэр айл руу орж үзэх гэдэг чинь хамтдаа орцгоё. За энэ ч одоо ямар гоё айлд ороод ирвэ. Би өмнө нөгөө энэ бас нэг шоурумд орж исэн уртлих байсан баха. Арай жижигэн байсан нөгөө тогтчлт байхгүй. Яг нөгөө бэлэн ингээд тогтчоо тавилга барилтаа болчих айл болцсон ороод ирсэн чинь аюугаа болчт юм шүү дээ. Тий. Одоо яг өнөөдөр бол бид нар тогтцсон 134 м2 байран дээр хоёлоо одоо орж ирсэн байгаа гэл. Энэ надад бол тогтчлтын хувьд бол ингээд нөгөө зай ашиглалт гэх юм уу те. Тэр талаас их гоё санагдлаа. Тэгээ эн чинь бас нөгөө аюу олон тал руу нар үздэг юм харуулцтай юм байна шүү дээ. Энэ дээр одоо яг альфа зооны давуу тал гэх юм уу өөрөө яг энэ барилгын экстерьерийг бол гадна хилэмж маань яг зөв дүрлжин хэлбэртэй баригдсан байр. Тэгэхээр ийм гадна экстерьер нь зөв байхаар дотор интерьер буюу энэ өрөөний зохион байгуулалтад яг одоо зөв дүрлжин гарч ирдэг. Одоо бидний хүсэж байгаа нийт тавилгуудын хилэмжид таарсан гэсэн үг те. Өрөөнийхөө зохион байгуулалтыг хийхэд тавилга байршуулахад тун таатай байдлаар бол гарч ирж байгаа. Тэгээ таны бас сая хэлдэг те. Энэ бол одоо жишээлбэл ертөнцийн зүгээрээ хариул урд зүүн хойд зүг рүү гэдэг те. Ер нь бол баг ийм артаа төвшрээгээ нэг харчин хүүхдээ нэг сургууль руугаа нэг харчин хоошоо гарах урагшаа гарах үед нэрээ дээр нь одоо асуухад энэ орц гарцын үед одоо энэ урд замч одоо нэг хүн нэмэгтэй л ингэ төгжээд байгаа шүү дээ. Орц гарцын үед ер нь хэр асуудал яг одоо манай альфа зон хотхон буюу ертөнцийн зүгээр баруун гарт хотхны баруун талаар хойд урд зүгийг нэвтэлсэн юм нэмэлт зам бас улсаас тавьж өгсөн. Тэгэхээр та ер нь бол болох юм хойшоо одоо гандгийн гудамж гэж боддог. Одоо нэг хомлаас руу явчих. Яг зөв наадам руу явчих. Тийм наадам руу явчих. Яг дэ бас нөгөө хотхны урд бид нар уулзур маань та зүүнч тийшээгээ баруунч тийшээ гарах уулзур нөгөө нэмэх зүртгийн уулзур гэж ярьдаг хүмүүстэй тийм уулзуртай байдаг болохоор энэ зам чи хизээ барьсан юм бэ саяны голын зам. Одоо яг энэ сая 100 ашиглалтанд бас аацтай байна. Тайлбар бичөө. Энд ч одоо хажуудаа ийм арттай тойроод баг 6-7 сургууль байгаа юм. Тэгээ ер нь бол хувийн сургуулиуд бол нэлээд бий. Тэгээ дурд бол одоо томоохон үйл орчлон сургууль Улаанбаатар International Hobby гэдэг явж чинь. За ингээд дэлгүүр оршоод үжээ сургууль цэцэрлэг нь үжээ доор офстой болчихсон өөр хэрэгтэй. Одоо ер нь бол тийм уушаага уулуугаас хэлчихсэн тий. Тийм. Төгжрлийн хувьд бол харьцангуй одоо нэмэгдэж байгаа бүсчил гэж бол бид нар хэлнэ. Огт төгжрөхгүй гэж бидэрс хэлж чадахгүй наа. Гэхдээ бид нар та энэ төгжрөл заавал машин тэргээр биш. Ер нь хотын төв рүү бол нэг 5-аас 10 минутыг зарцуулаад алхах болгож. За тэгээд нөгөө шатран хөлөг гэдэг бүх оршуур танилцуулган дээр байгаа шүү дээ. Тэрний талаараа нэг гоё тайлбарлаж. За одоо энэ болохоор нийтлэг ер нь бол орон сууцны төслүүд баримтлагддаг зүйл бол яг нэг альва нэг диаграмыг барих тэг нэг зөв тал байлгах гэдэг тий. Бидэрт оногдсон буюу одоо яг альва зоон төсөл хэрэгжиж байгаа энэ өөр нэг 2.1 га талбай дээр бид нар аль болох нөгөө хэрэглэгч болох жоохон хожоотой байх талаас нь энэ бүтээн байгуулалтыг бас барьж байгаа. Эний голоос нөгөө таны яг асууж байгаатай адилхан 6 блок байр маань бие нэг нар салхийг хаахгүй бах. Харуулцыг бас хаахгүй бах гэдэг зүйлээс нь 6 блок яг юм шатран хөлөг шиг өөлж сөлжсэн байдлаар ер нь бол барьж байгуулж байгаа. Энэ одоо давуу талууд нь яг үүсэж байгаа зүйл нь одоо нөө эхний 2 блок орцсон учраас бид нарт бас их давуу талтай байгаа тийм тий. Аль талаас нь харуулуудын өглөөний нараа харчин үдээс хойш бол баруун талтай нараа харчин гэдэг ч юм уу. Өөр хоорондын байрны бас яг нөгөө хоорондох зай маань нөгөө стандартаас жоохон хол байгаа учраас ер нь бол нөгөө нар буух хэвийн үед бол ер нь л асуудалгүй. Тийм гоё байр байна. Тэгээд эн чинь ихтэй баг цагтаа дуусчих гэж байна шүү дээ. Одоо ер нь хичнээн байрны сонголт ямар сонголт үлдчихэд байгаа. За одоо яг хамгийн сүүлийн буюу нийтээр нэг 6 блок байгаа. 5 6 дахь буюу бидний хэлдгээр 103 105 гэж ярьдаг. Байрнууд дээр 82 та 95 та 103 та гэсэн 3 өрөө байрнууд. За мэдээж энэ байр буюу 134 та 5. За тэгээ бүр том буюу 183 та 5 гэсэн ийм 5 төрлийн сонголт ерөнхийдөө бол арай нэг одоо таны давхрын сонголттой байгаа гэдэг юм уу? Бас үний нэг арцсангуу дээш тошоо хэлбэлцсэн байдлаар бол сонголтууд бол үлдсэн байна. Тэгэхээр одоо яг та бүхэнд бас хэлэхэд танд ч хэлэхэд одоо нийт бас энэ бичлэгийг үзэж байгаа те энийг үзэж байгаа хүмүүстээ ч хэлэхэд бид нар энэ сарын буюу 11 сарын 16-нд альфа тестинг гэдэг одоо бас event хийх гэж байгаа. Тэгэхээр энэ event дээр та бүхэн ирээд бас тодорхой мэдээллүүдийг бас уусаа бүгдийн бас аваасаа гэж хүсэж байна. Та бүхний бас event дээр уулзъя гэж бодож байна да. Би ч одоо бараг л альфа зооны хүн боллоо. Одоо 2 3 ажиллаж байсан. Манайх нөгөө ресторанаар катеринг үзүүлдэг байхгүй event-үүд дээр.
Тэгээ ирэхлээр нэг бөө танилцуулга бүх юм байж. Тэгээд нөгөө ганц нэг рүү орж нэг хоол молоо байршууд нэг шавар өмөрөөр ороод. Тэгээ би ямар ч байсан нөгөө 80 дээр нь ороод үзсэн, 130 дээр нь ороод үзсэн, саяны 103 дээр нь ороод үзсэн. Ийм байна. Тэгээ байрах орол надтай л. За баярлалаа.